Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань шинэ үйлрлийн эхний дугаар эхэлж байна. За энэ дугаарыг эхлэхээс өмнө манай Happy Workplace podcast маань өөрийн гэсэн шинэ суугаар цацагдахаар болсон байгаа. За мөн та бүхэн энэ суугаар дамжуулаад ажлын байрны сэтгэл зүйн өрөлмөдтэй холбоотой мэдээлэл, сонирхолтой баримтуудыг мэдэж авах боломжтой. Бид шинэ сувгийнхаа мэдээллийг Happy Workplace podcast-ийнхаа description хэсэгт нь байршуулсан байгаа. Та бүхэн тэр сувгаар дамжуулан өөр зэрэгтэй мэдээлэл аваарай. За өнөөдрийн дугаараар бид нар ажлын байран дээр нэгэн түгээмэл тохиолдог бэрхшээлийн тухай буюу хэрхэн ажилтнууд өөрсдийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлж чадаагүй бас ямар асуудлуудтай тулгардаг талаар ярилцгаая. За тэгээ бидэнд ийм кейс байгаа. Тэгээ энэ кейсийг уншиж өгье. Хоёр кейс байгаа. За эхний нь би уншиж. Батулга гэдэг хүний түүх байна. Батулга 26 настай нэгэн технологийн компанид програм хангамжийн инженерээр ажилладаг. Тэрээр ажлаа маш сайн хийдэгч багийн хурал дээр санал бодлоо илэрхийлгээс зайлсхийдэг. Саяхан шин төслийн хөгжүүлэлтийн үеэр тэр кодын нэг чухал алдааг олж харсан ч бусд нь аль хэдийн мэдсэн байх гэж бодоод хэлээгүй. Гэтэл хэдэн хоногийн дараа тэр алдаа нь маш том асуудал үүсгэж багийн ажил удаашрсан гэсэн байна. За дараагийн нэг тохиолдол маань болохоор Сарагийн түүх байгаа. Сара 24 настай маркетингийн туслах ажилтан. Тэрээр маш ажилсаг, хамт олонтойгоо илдэг харилцдагч, хэтэрхий их ачаал авах хандлагатай байдаг. Менежер нь түүнд боломжгүй шахан богино хугацаанд том даалгавар өгсөн ч тэр татгалзаж чадалгүй зөвшөөрсөн. Үүнээс гадна ажилдаа ашигладаг програм нь хуучирсан тул ихэнх ажлыг гараар хийх шаардлагатай болдгоо. Бас шаардлагатай бичгийн хэрэгсэл дутагдaltaй байдаг ч тэр эдгээр асуудлыг удирдлагад хэлхээс санаа зовж өөрийн боломжит нөхцөлдөө дасан зохицохыг хичээдэг. Үр дүнд нь Сара илүү цагаар ажиллаж ядаргаанд орсон ба ажил үргээ чанартай гүйцэтгэж чадсангүй гэдэг хоёр тохиолдол. За энэ хоёр чинээс харахад ер нь бол бидний сэдв тодорхой харагдаж магадгүй ажил дээр өөрийгөө илэрхийлж, ойлгуулж, чөлөөтэй харилцаж, хүсэл хэрэгцээгээ илэрхийлж чадахгүй байгаа байдал. Яг саяны ярьсан тохиолдлуудад дурддаж байгаа энэ бэрхшээлийг мандлахаараа сэтгэл судлалт ассертив байдал гэж үргэлж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ нь өөртөө итгэлтэй харилцаж, өөртөө итгэлтэй үзэл бодлоо илэрхийлж чаддгүйгүй юу гэдгийг хэлдэг ойлголт байна. Тэгэхээр ер нь энэ ассертив байдал нь яг цаад утгаараа юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө үзэл бодлыг хин нэгэнд ямар нэгэн дарамт шахалт учруулахгүйгээр хин нэгнийг дээрлэхгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх тэр чадварыг ассертив чадвар гэж юу нь нэрлэдэг. Тийм. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь нэг юм талд нь төрөмгийн зан авиралаа гэж тий. Ер нь өмг тулгадаг, хүмүүстэй маруулдаг, өөрийнхөө үзэл бодлыг агиух тулгадаг эсвэл дарангуул гэдэг ч юм уу. За эсрэгээрээ нөгөө талд нь болохоор илүү хүлцэнгүү тий хүмүүсийн айсаар байдаг, өөрийгөө илэрхийлдэггүй. Энэ хоёрын яг дунд яг голт нь тий яг тэнцвэрийг нь хадгалж байгаа тэр байдлыг тэр харилцааны хэв шинжийг ассертив хэв шинж гэдэг тий. За энэ тэгвэл энэ байдал ямар асуудал үүсгэж болох юм бэ гэдэг. Ажлын байран дээр. Ажлын байран дээр. Тэр ассертив буюу өөртөө итгэлтэй харилцааны хэв маяга хөгжүүлээгүй гаргаж чаддгүй бол. Ерөнхийдөө бол яг саяны нөгөө хоёр тохиолдол төр дурддагцsanчлан өөрт нь юу хэрэгтэй байгаагаа илэрхийлж чадахгүй байгаа тэгэхээр маш их юм нөөцийн дутагдaltaй ажиллана. Тэрнтэй холбоотойгоор одоо нөгөө хоёр дахь тохиолдолд гарч ирчтэй маш их ядраад тэгээ ядаргаанд орсон байсан гэд. За тэгээ дараа нь болохоор ажлын байран дээрээ өөртөө итгэлгүй байж эхэлнэ. Нөгөө өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадахгүй хин нэгнээр дандаа ингэ дарангуйлуулдаг ч юм уу. За эсвэл би энэ үгийг ингэж хэлчих бол тэр гомдчих болов яах болов би хин нэгэнд буруутгал өгчгүүдэй гэж байнга бусдын өмнөөс өөрөө санаа зовж эхэлснээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй үүнтэй холбоотойгоор өөртөө итгэл нь алдагдаж эхэлнэ. За тэгээ дээрэс нь нөгөө өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүн ажил дээр маш их өндөр стресстэй болж эхэлнэ. За тэгээл нөгөө бидний байнга ярьдагчлан ажлын стресс нэмэгдэх тусам нөгөө ажлаас хашрах хам шинж гэх мэтчлэнгээр ажил дээрх сэтгэл зүйн асуудлууд төртөх магадaltaй болж нэмэлтээр гэх юм бол ажлын байрнаасаа сэтгэл ханамж авах болж эхэлнэ. Яг дуртай зүйлээ илэрхийлж чадахгүй байгаа эсвэл болохгүй байгаа тэр алдааг нь хэлж чадахгүй байснаасаа болоод ажилласаа буцаагаад сэтгэл ханамж авах болж эхэлдэг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд ер нь ажлын байран дээр илүүтэй байдаг. Тийм ээ тий. Тэрнээс гадна нөгөө бас өөрийгөө илэрхийлж үгүй гэж хэлж чадахгүй баслаад маш их ажил үргийг өөртөө авах тий. Тэрнээс болоод айгу хачааллах. Дээрээс нь магадгүй хүмүүс буруугаар ойлгогдох магадaltaй тий. Жишээ нь одоо энэ айгу хүлцэнгүү, энэ айгу даруухан, энэ айгу магадгүй ур чадваргүй, тий мэдлэггүй, эвдүүгүү гэдэг ойлголт төрүүлж болно. Эсвэл
магадгүй бүр эсрэгээрээ энэ айгүй их зантай тий гэдэг тийм буруу ойлголтоос хүмүүст үүсэх магадaltaй. Тэгээд яг ажлын байран дээр түгээмэл яг тохиолддог ингэж өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа байдлыг нөгөө албан тушаалын ялгаанаас бас их үүдэлтэй байдаг баг. Жишээлх юм бол удирдлагын ч юм уу захирал нь энэ ажлыг хий гэд хэлчихээр нөгөө хүмүүс айсандаа болоод ч юм уу тэрийг нь үгүй гэж хэлж чадахгүйгээр маш их ингэж ажил одоо авдаг. Тэгээ тэр нь маш их ачаалттай болгодог ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө бол өнөөдрийн подкастнаар бид нар яагаад энэ асертив байдал ажлын байран дээр чухал байдаг вэ? Та асертив байдлаа яаж хөгжүүлж болох вэ гэдэг талаар бас илүү дэлгэрэнгүй ярилцах. Нараа нэгэн бодогдлоо л доо. Ажлын байран дээр нэг түгээмэл гардаг байж болдог байх гэсэн нэг тийм санаа нь ерөнхийдөө өөрөөсөө ахмад настай хүнтэй өөрөөсөө ах ихч хүнтэй харилцаад бэрхшээлтэй байдаг ч юм уу. Өөрийгөө илэрхийлж чаддаг. Тэгээд тэгэн гутаа нөө удирдлагада ажиллах хүмүүстэйгээ ойлголцоод хэцүү байдаг ч юм. Тэр байдал нэгэн судалгаагаар нас ахих тусам тий боловсролын түвшин нэмэгдэх тусам асертив байдал сайжирдаг гэж үзсэн ба. Тэгэхээр магадгүй бид нар нэг багт маань ингээд заасан зүйлтээс холбоотой ажиллана. Тэгээ том үний өдөөс үг хэлж болохгүй, тэгж хэлж болдгүй, тий дугаа ах хэвээр гэдэг ч юм уу. Тэгээ нөө асертив байдлыг төрмөл гэхээс илүү сурмал гэж айгүй тодорхойлдог. Хөгжүүлж болох үс гэсэн үг шүү дээ. Одоо асертив байдал бол ингээд цаанаасаа төрдөг зүйл гэхээс илүү ингээд олж авдаг, сурдаг зүйл. Тэгэхээр магадгүй хэрвээ та өөрийгөө тэ асертив байдалтай хангалттай биш, тэ өөртөө итгэлтэйгээр харилцаж чадахгүй байна гэж үзэх юм бол энийг өөрчлөх бүрэн боломжтой. За бас нэг сонирхолтой судалгаа дуртахад хүүсийн хувьд яг энэ асертив байдал хэр зэрэг ялгаатай байдаг вэ гэж судалж үзсэн юм байна л да. Тэгэхээр нэг тийм одоо ач холбогдол бүхий ялгаа илрээгүй ч гэсэндээ эмэгтэй хүмүүс асертив байдал өндөртэй байгаад эхлэхээр нийтээр юу ч хүлээж авдаг вэ гэхээр энийг дарга энийг юм босс эмэгтэй гэж хүлээж авдаг. Эрэнгүү жоохон тий. Гэтэл эсрэгээрээ эрэгтэй хүмүүс асертив байдал өндөртэй байгаад ирэхээр энэстэй үзэл бодлоо гоё илэрхийлдэг залуу юм. Өөртөө ихтэй юм байна. Ажилдаа хариуцлагатай юм гэж хүлээж авдаг тохиолдол бас их байдаг. За тэгвэл яг энэ байдлыг одоо бидний өдөр тутмын амьдралд тохиолддог жишээгээр тайлбарлаад хэлэх юм бол за одоо манай нэг найз нэг киног үзхийг маш их хүссэн. За тэгээ надтай хамт үзэхээр болоод киноныхоо билетийг захиалсан. Гэтэл бит хоёр яг хоёр талдаа тэр киноныхоо цагийг ингээ мартцсан байсан. Тэгээд би цагийг мартсан ч гэсэндээ баг зэрэг хожимдоод очиход манай найз маань яг юм нөгөө айгу ууртай бухимдалтай гартай одоо асертив биш байдлаар надад юу гэж хариулж болох вэ гэхээр чи дандаа л хоцрох юм аа чи үргэлжлэл өөрийгөө боддгоо чи өөрөөсөө бусдыг ерөөсөө боддгоо гэж хариулж байгаа. Энэ нь илүү юм уур бухимдалтай дарангуулсан байдлаар хариулж байгаа. Гэтэл эсрэгээрээ асертив байдлын буюу яг нөгөө подкастны ихэнд хэлсэнчлэн хин нэгэнд ингэ дарамт шахалт үзүүлэхгүйгээр тэгтээ өөрийнхөө үзэл бодлыг яаж илэрхийлж болох байсан юм бэ гэхээр хоёулаа энэ киноны цагийг ингээ мартцсан байгаад би жоохон гутарч байна. Тэгээ би жоохон санаа зовж байна. Гэхдээ хоёулаа дараа нь ямар нэг байдлаар ингээ хамт кино үзэхэр болвол чиний боломжтой цагт кино үзье. Хоёул яг цагаа тааруулж агаад үзье гэж хэлдэг ч юм уу. Гэтэл яг энэ хоёрын хооронд бол нэг нь хит яг нөгөө нэг чи болохгүй байна, чи муу байна гэдэг буруутгалыг өгж байгаа л нөгөө талдаа аль аль нь ингээд буруутай байна. Дараагийн удаа ингэя гэдэг байдлаар хариулсан ч юм уу. Тийм тохиолдол байсан. Өөр бас нэг жишээ болтол. Тийм бас нэг бидний амьдрал амар их тохиолдог нэг жишээ болохоор бид нэг нэг очрлол юмд очрлоо зогсож ангууд ингээд очр дайраад ороод ирдэг хүмүүс байдаг шүү дээ ингээд очр дайраад. Тэгмүүд хэрэг бид нэр төрөмгийн яхан бол юу гэж хариулах вэ гэхээр хөө яаж байгаа юм бэ те ягаад очр дайраад байгаа би наа чи яарж энэ ажил дүрэлтэй хүмүүс байх чинь байрандаа зогсоош. За нөгөө талдаа айгу хитрхийг хүлцэнгүү хүмүүс юу гэхээр за зүгээр 5 минут урдуугаар гэдэг ч юм уу. Тэгээ уг нь бол би яаралтай энэ ажлаа хийх гүцэх хэвээр. За асертив байдал ба өөртөө ихтэйгээр хариулж байгаа жишээ нь болохоор уучлаарай. Тэ би чухал ажилдаа явж байна. Та ингээд өөрийнхөө ээлжинд ингээд ороод үйлчилж болохгүй юу гэж хэлэх. Одоо хүндэтгэж байгаагийн зэрэгцээ өөрийнхөө хүсэл хэрэгцээг илэрхийлж байгаа тийм илэрхийлж байгаа. За гэхдээ бас энэ нэг сонирхолтой нь дангаа харилцааны хэв маяг мэд боловч энэ бас өөр сэтгэл зүйн бусад асуудлуудтай холбоотой байх магадaltaй. За ялангуяа сэтгэл түгшүүр тэ нийгмийн сэтгэл түгшүүр гэдэг ч юм уу эсвэл сэтгэл готралтай холбоотой байх магадaltaй. Тийм учраас хэрвээ та ямар нэгэн байдлаар өөрийгөө бүрэн дүр илэрхийлж чадахгүй энэ бэрхшээлтэй тулгарч ивэл та магадгүй сэтгэл зүйч тандаад ямар сэтгэл зүйн өөр нэг асуудал байна уу гэдгийг бас илрүүлэх шаардлагатай болж болох юм.
За тэгвэл ер нь яагаад заавал өөртөө ихтэй харилцааны хэм маягтай байх хэрэгтэй гэж. Тийм ямар ач холбогдолтой. Тийм ер нь ямар ач холбогдолтой гэхээр ер нь бол хамгийн нэгдүгээрт яг ийм төрлийн харилцааны хэм маягтай байж чадсанараа хүн өөрийнхөө юу хүсэж байгаа, юу мэдрээд байгаа гэдгийг ингээд тодорхойлж чадна. Тэрийг мэдэж чадна. За тэгээд мөн дээрэс нь харилцааг илүү өтөвтэй удирдах боломжтой болно. Тэгээд аль талдаа одоо win-win situation гэж ярьдаг ч тийм аль талынхаа үзэл бодлыг сонссон байдлаар асуудлыг шийдэж чадна. Тэгээд дээрэс нь хин нэгнтэй шудраг харилцааг тогтоож чадах нэ. Яг иймэрхүү ийм байдалтай байснараа. Тэгвэл энэ нь буцаагаад ажлын байран дээр ямар ач холбогдолтой вэ гэхээр хамгийн нэгдүгürt нь түрүүн ярьсанчлан ажлаас авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ. Өөрийнхөө үзэл бодлыг хүндэтгэл хин нэгэнд одоо хор хохирол учруулахгүйгээр хүндэтгэлтэйгээр хэлснийхаа төлөө та ажлаасаа сэтгэл ханамжийг авах байдал нь илүү нэмэгдэнэ. Тийм ээ. Бас дээрэс нь өөрийнхөө хийх хязгаарыг тодорхой болгоо те хэрэв үнэхээр амжихгүй чадахгүй гэсэн зүйлдээ үгүй гэж хэлж чадаад тэгснээрээ бид нэр илүү ажил амьдралаа тэнцвэртэй болох боломжтой. Тэгээ бас ерөнхийдөө нөгөө түрүүн хэлсэнчлэн өөртөө итгэлээ нэмэгдүүлэх боломжтой. Өөрийнхөө үнэлэмжийг бас дээшлүүлэх боломжтой байна. Бас нэг ач холбогдол нь те ер нь бол гүйцэтгэл сайжрах боломжтой. Бид нэр хэрвээ ингээд баг хамт олондоо ажиллаж байгаа үед өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлснээр хувь нэмрээ хангалттай сайн оруулж чадна. Тэгснээрээ бид нэр ямар нэг алдаа маадаг байх юм бол тэрийгэ зас залруулад илүү гүйцэтгэл маань сайжирна. Тэгээд мөн ажлын байран дээр стрессээ зохицуулах боломжтой болж эхэлнэ гэсэн үг. Бас түрүү нөгөө ярьж ирсэнчлэн нөөц нь юу байгаа юм. Тэгээд өөрөө яг юу хийж чадахыг, юу хийж чадахгүй вэ гэдгээ удирдлагатаач байна уу, хамт ажиллаж байгаа хүмүүстэй илэн далангүйгээр шударгаар хэлснээрээ ажлын маш их стрессээс зайлсхийх боломжтой. За тэгвэл assertive байдал буюу өөртөө итгэлтэй харилцааны хэм маягтай байх нь ямар ач холбогдолтой тухай дурдсанчлан одоо болохоор бид илүү тэгвэл assertive байдал маань бага байвал биднэрт ямар хор нөлөөтэй юм бэ гэдэг талаар ярилцъя. Тэгэхээр мэдээж өөртөө итгэлгүй байна. Өөрийн үнэлэмж бас маш бага байна. Яагаад тэгэхээр үзэл бодлоо бусдын өмнө илэрхийлж чадахгүй учраас. Тэгээ үүнээс улбалаад нэг тий өөрийнхөө үн цэнийг алдсан мэдрэмжтэй амьдралаа удирдах чадваргүй юм шиг нэг тийм мэдрэмж бас үүсэх боломжтой. Тэгээ дээрэс нь мэдээж нэг юм маш их түгшүүртэй стресстэй байдал бас ер нь л үүсч эхэлнэ. Тийм ээ. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь илүү өөртөө итгэлтэй харилцдаг хүмүүс сэтгэл готролд өртөх магадлал бага байдаг гэж үздэг. Бас эрүүл мэндийн хувьд илүү сайн байх талтай гэж үздэг. Эсвэргээрээ assertive байдал бага хүмүүс за архитэй хорт бодисын хэрэглээнд автах байдал нь өндөр байна гэсэн нэг сонирхолтой судалгаа. Тийм холбоо хамаарлаас гарч ирсэн байна. Тэгээд ер нь бас харилцаж байх явцдаа өөрийгөө ч юм бусдыг ажиглах юм бол ийм өөртөө итгэлгүй байгааг нь илэрхийлэх нүрийн одоо биеийн хилэмж, нүрийн хөдөлгөд гэж үт юм байна л да. Тэр нь болохоор хамгийн нэгдүгээр нөгөө ийм нүдэн харилцаа нүдрүү ихзэлж юусоо харж чадахгүй байх. За тэгээд ингээд зогсож явахдаа аль нэг хөл дээрээ ингээд савлаат ч юм уу ийм хөдөлгөөн хийгээд ах. За эсвэл ярьж байхдаа дуу хоолойны өнгө нэг ийм гонгноод байгаа юм шиг эсвэл нэг юм эргэлзээд байгаа юм шиг тэр ярьж байгаа юмдаа юм итгэлгүй байгаа юм шиг юм сул дуу хоолойны өнгөтэй байх ч юм уу. Энэ нь тухайн хүнийг өөртөө итгэлгүй байна гэдэг нь илэрхийлж идэг байна. Би зүгээр нэг тийм сонирхолтой байдлаар бодож үзсэн л дээ нөгөө ямар хүмүүстэй илүү өөртөө итгэлтэй байдлаар бусдад харилцаад байна. Тэгээд нэг тийм таамаглал биш үсэн юм. Магадгүй те ингээд багтан те том хүний өдөөс ингэж хэлж болдоггүй гэж нэг хэлүүлж өсөөгөө те. Тэгээ нэлээд томчуудтай ойр өссөн. Ялангуяа эмээ өөдөг айгу ойр өссөн хүмүүс илүү өөрийгөө илэрхийлж те бусдад чөлөөтэй харилцах чадвар нь хөгжсөн байд юм болов гэж би таамагласан юм. Тэгээ энэ талаараа би ингээд хайгаа судлаа үзсэн чинь ийм сонирхолтой судалгаанууд гарч ирсэн. Эмээ өөдөг ойр өссөн те тэднэртэйгээ ингэж чөлөөтэй харилцаж өссөн хүмүүсийн харилцааны ур чадвар ялангуяа assertive байдал нь тодорхой хэмжээнд өндөр байна гэсэн тийм судалгаа гарсан. Тэгэхээр бид нэр хэрвээ assertive байдлыг тэг хүүхдүүдтэй сайжруулах юм бол бид нар багаас нь тэднэрт зааж сурах боломжтой тий. Тэгснээрээ assertive байдал нүртэй насан туршийг ажилтны ус бий болох боломжтой байна тий. За тэгвэл яаж assertive байдлаа хөгжүүлэхээ яаж сайжруулах вэ? Ер нь илүү яг нөгөө хувь хүнд чиглэсэн зөвлөмж гэхээс илүү ажлын байран дээр нь яаж
энэ одоо байдлаа нэмэгдүүлж хөгжүүлж болох вэ гэдэг талаас нь ярил зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр хамгийн нэгдүгээр нь ажил мэргэжлийнхаа хувьд хил хязгаарыг тогтоож өгөх. Бас ингэснээрээ нөгөө түрүүн таны ярьсанчлан ажил амьдралын тэнцвэр нь тогтох боломжтой. Тэгээд үүнээс гадна удирдлагчин ч юм уу эсвэл хамт ажиллаж байгаа хүмүүс чинь таны нөөц хийгээд бололцоог мэдэх боломжтой. Жишээлбэл юуг аль хугацаанд хийж амжуулж чадах юм, юуг үнэхээр чадахгүй байх юм, юу нь таалагдаж тухтай байна, юу нь үнэхээр одоо дарамт шахалт болж байна гэдэг ч юм мэдэх боломжтой гэсэн үг байна. Тэгээд дээрэс нь хин нэгнийг маш анхааралтай сонсох. За тэндээ нөгөө одоо магадгүй биеийн хэлийг, дуу хоолойны өнгөийг нь анхаарч сонсохоос гадна ерөнхийдөө энэ нөгөө өөртөө ихтэй харилцааны хэм маяг нь дан ганц нөгөө та өөрөө ярих гэхээс илүү бусдыг сонсож ярьсан зүйлд нь шийдлийг юм уу хариултыг нь олж өгөхөд бас чиглэдэг. Тийм ээ. За бас өөртөө ихтэй харилцааны хэм маягийг хөгжүүлдэг нэг арга юу вэ гэхээр нөгөө I message буюу би гэдэг үгийг ашиглаж өөрсдийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлэх. Энэ нь яадаг вэ гэхээр бид нэр заримдаа өөрсдийнхөө бодол мэдрэмжийг бусдад нэлзэх талтай байдаг те. Чамаас болж би инглээ, чи миний уурыг хүргэлээ, чи надад ийм мэдрэмж төрүүлээ гэдэг. Яг үүндээ бодол мэдрэмж нь бидний дотор байдаг, бидний одоо мэдлэлтэй байдаг зүйл. Тэгэхээр энийг ашиглаад бид нар надад ийм мэдрэмж төрлөө, би ингэж бодлоо, би инглээ гэдэг би гэдэг үгийг ашиглаж өөрсдийнхөө мэдрэмжийг илэрхийлж сурах. Одоо жишээлбэл одоо чи миний уурыг хүргэлээ гэх оронд чиний энэ үйлдэл чинь би бухимдаж байна гэдэг ч юм уу. За тэгээд ингэснээрээ бид нөгөө баг багаар өөрсдийнхөө мэдрэмжийг илэрхийлээд тэгээ өөртөө ихтэй харилцах юм аягаа сайжруулж болно гэж үздэг. Тэгээд бас нэг зөвлөмж нь ерөөхдөө бас түгээмэл байдаг зүйлхээр assertive буюу өөртөө ихтэй харилцааны хэм маяг тутмаг хүмүүс өгөө гэж хэлэхдээ хин нэгэнд одоо татгалцсан хариу өгснийхаа дараа маш их гэмшил мэдэрдэг. Тэгэхээр энэ гэмшлийг яаж мэдрэхээ багасгах вэ гэдэг дээр ажиллаж байна. За жишээл одоо би нэг хүнд үгүй гэсэн дараа нь би энэ хүнд үгүй гэсэн одоо намайг ингэж бодож одоо би гэлээ бодлоо. Сайн нухацтайгаар эргцүүлээд яг үнэ юм уу те. Үнэхээр тэр хүн надад гомдох юм уугүй ямар учир шалтгаантай гэдгийг сайтар бодоод тэгээд тэр нэг юм гэмшлийн мэдрэмжээ ер нь бол баг зэрэгс хариулах байдлаар энийг даван тулах боломжтой. Тэгснээрээ бид нэр илүү өөртөө ихтэй харилцах боломжтой. Нэг жишээ гэх юм бол. За дээрэс нь хэрвээ энэ байдлыг өөрөөдөө дан ганцаараа зохицуулах боломжгүй бол бид нэр мэргэжлийн хүн сэтгэл зүйчэд хандаж уулзаж ярилцах боломжтой. За энэ дугаараар бид нэр товчхон өөртөө ихтэй харилцааны хэм маягийн талаар ярилцлаа. Тэгээд энэ үнэхээр чухал сэдв байгаа. Яагаад гэвэл бид нэр ойр дотны хүмүүсийн хүрээлэлт ч гэсэн ажлын орчин нөхцөл ч гэсэн маш хэрэгтэй ур чадвар болон шинж чанар гэж ойлгож байна. За тэгэхээр та бүхэн энэ талаар дэлгэрүүл судлаарай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Тэгээд бидний шинэ пэйжийг дагаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Баяртай.